Зенга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Зохиолч Бямбажвын баяр хүү. Эсрэг тууч 2 дугаар дэвтэр. 1-р хэсэг. Эхлэл. Хайртай түнтэйгэн бошуухан уулзаж болиглох зүрхэн амраамаар байна гэж шавдуулаад нисгэн госны будлаас шууд хэсэг сэрэмгийн ирсэн хойноон дамиран би ер нь ганцаараа орсон дээр юм байна. Чи эндээсээ гэрлэгөө явчих. Гэд инээмсэглэн нүдэн ирэмхэд нь ганаа хаяанд нэрчгээд мэндийн мэдлгүй явчих эвгүй мó гэж эргэлзлээ. Дараа нь тухтай ирээд уулзчихаа. Харин одоо ээж ихнэрлэгөө хурд яв. Тэд нар чинь хүлээгээ сүйд болж байгаа. Хэшиг сүрэнтэй тусдаа хоёулахнан уулзахыг хүссэн дамиран ганаг бараг хөөх шахам яаруулан хөлсний машинд суулгаж явуулаад хашааны хаалгыг өөрөмсөхөр татан онгойлгов. Хэлчмээ өглгүй гинтхэн ороод ирсэн зочноо хараад хэшиг сүрэн сандран босч "Гүчи чинь хизээ ирвэ" гэж дуу алдахтан дамиран онгосноос бонготаал шууд хүрээд ирлээ хөө. Гэд гүжирмэг том палбигаар гараан сарвайлаа. Тэр хүмүүстэй гар барьж ёсорхоод байдаггүй. Харин сэтгэлтийн хүнийхэн гарт хүрэх боломжийг алдахгүй. Эчингүрч хацар нь улайсан хэшиг сүрэн инээмсэглэн "Ирнэ гэдгийг хэлэхгүй яасан бэ? Гинтл ороод ирэх юм?" гэсээр гарыг натгснаа гэрэлтсэн сарайн баран инээмсэглэн өргөв. Дамирингийн гар тийм гэхэн аргагүй таагүй мэдрэмж төрүүлж бошуухан гараанд татж авлаа. Хэшиг сүрэнгийн царай ховсхэхийг анзаараагүй дамиран гэрийн эзэн аятай хойморт хуланган "За тэгээ чимэн сайн сууж байв уу та?" гэж дотноор асуухад сайн гэж дурамчхан хариулаад цаа иглан гарт нь бариулалгүй өмнө нь тавилаа. Уг нь дамиран сэмрэн өгүүлж, сэмхэн хүлээж, ороод ирэхэд нь баярлаж байсансан. Гэтэл одоо түүнийг хармааргүй, түүнтэй хамт баймааргүй санагдах нь хачин. Хэшиг сүрэнгийн царай бараан дууга хурааж, нүдрүү нэгсэлж харахгүй байгааг дамиран анзаарсан ч гэрвшээд байгаа юм байлгүй дээ. Хэмээн бодоод явсан газрын сонин сайхнаас хөөрнөж авч ирсэн бэлгэсэлтэн охид нь "Хэрэггүй" гэд авсангүй юм. "Чамд зориулж авсан юм шүү дээ. Авчих л да" гэж царай алдахын ч тоолгүй "Би чамаас бэлэг гордоогүй" гэд юу ч авалгүй гүрээлээ. Тэгээд аар-саар тоос шороо арчин "Би завгүй байна" гэснээр хөөж байгаа юм шиг сонсогдов. Гэвч сүүлд утсаар ярихад зүгээр л байсан да. Ямар тахлын буруу үрж гисэн юм бэ гэж дамиран гомдолон бодоод "Хэцүү үед чиний тус их хэрэг болсон шүү. Тэгээд баярсан сэтгэлээ хэлэх гэж ярьсан юм" гэхэд хэшиг сүрэн нүүр өгөлгүй тэнгэр шүтлэгтэй хүн бүхэн нэгэндээ санаа тавьж байх нь ёс бас жудаг гэд өөрийг хэлсэнгүй. Төвний энэ хүйтэн хүндий бас гүжүүд занг ойлгож үл ядах дамиран айлаас хусам гордож байгаа хөвгч шиг царай алдан хэсэг сууж байгаад аяны цүнхэн чирж хэнгэргэн үрээд толгой гудайлган тэднийхээс гунигтай гарлаа. Төвнийг гараад явхад хэшиг сүрэнгийн давчтаад байсан цээж уужирч "Яасан сони юм бэ? Ад зэтгэр татхуулж үхээр юм бодар шингэсэн хүнтэй уулзахаар л ийм мэдрэмж төрдөгдөө" хэмээн хачирхаад ган гуугуулан өрөөгөн ариусгав. Хайртай хүнийхэн гэрээс бараг л хөөгдөд гарсан дамиринд эхлээд гомдолтой байсан чи сүүлдээ доромжлуулсан юм шиг санагдаж буйнаараа л болог гэж бухимдуу өглөөд хөлсний машинд гараа өргөлөө. Төдөдлгүй нэг машин зогсож жолооч нь "Хаашаа явах вэ?" гэж асуухт нь "Ямар чамаагүй зочид буудлын руу" гэж бувтанлаа. Японоос Монгол хүртэлх хэдэн мянган километр замын турш уулзахыг тэсч чадан хүлээсээр хамгийн түрүүнд ирж байхад цайчгүй царайчгүй өгцсөн хишиг сөрөнгө бодох тусам гомдоод голын майжлаад байсан тул "Хүүхэ олдох уу?"
гэж жолооц залуугаас асуулаа. Өдөр шөнөгүй халтууранд явахдаа хүргэлтээр арх зарчдаг, хүүхэнч зуучилдаг сэргэлэн залуугийн нүд жаатаа мушилзаж юм. Тэрэн шиг их юм хатталга да. Цэцэг цэврүү шиг охид тань шүү. Гэхэд нь золиг минь бэ жаахан банчиг харагдаад байна уу гэж уурлаад яриад суух нас намтай хүн байвал зүгээр байна гэлээ. Өөрийгөө туйхан гэж танилцуулсан баян үнэлэгч бүсгүй бушуухан ажиллан хийгээд явахын төс болж хамаг хувцаан тайлан орон дээр алцаан хэвтгэхэд нь Дамир нь замаасаа авсан архиан задалж нэг удаагийн аяганд хингэн яарах хэрэг юу байх вэ? Эхлээ жаахан ууй гэлээ. Арх уухгүй бушуухан дуусгая. Өчи юунда яарад байна? Ганц чамтай бүх шинжин зууралдана гэж бодоогүй үстэ. Бушуухан дараагийн хүний олох хэрэгтэй байна штэ. Хэц гэж Дамирын доромчхон бутнаад чамайг тэгээ хоногоор авахд хэд болдг юм гэж асуулаа. Бүсгүй түүний өмссөн зүснийг цэгнэн бэлбэнчингэн дандаад 300 мянга гэвэл дээлинхэн ингэрлүү гараанхэн дугтуутай мөнгө гаргаж доллараар тооцоо хийж болно үстэ гэлээ. Монгол бууга долларын солив амжаагүй ажээ. Байсан хэдэн төгрөгөн хөлсний машин хүнсний дэлгүүрт өгөөд дуусч хуруу эсхэм шинхэн доллар харсан туйхан хардсандаа гялдсан шунлын очиг хиймэл урцармуусараа далдлан за яахав тэхээстэй гэд нүцгэн биеэн орны даавуугаар ороож ширээний ард хөлөөн ачин суулаа. Дамир нь түүнд аягалсан чгүй. Өөрөө хийгээд үү гэхмэт өмнө шилтэй архиан тавиад өөрийнхөө аягтайг шуутхан хөнтөрч хөв. Цээжинд нь буглаад зүрхийн баглаад байгаа гомдлыг хатуу архиар тайлахаар тэр шийджээ. Эрчшүүдийн иймэрхүү үл тоосон дээрэнгүй харьцаанд хэдийн дассан туйхан өөртөө арх аяглаад даруулга байхгүй мó гэхэд Дамирын шалан дээр байсан тортой юм хөлөөр өндөхүүлв. Мөх хөдөөний мал гэж дотроо зүгсэн бүсгүй торыг уудлан хям талах загсны нөөш бэлэн гомон гаргаж ширээн дээр өрлөө. Би бас өөртөө үйлчлэх үү гэснээр нүдэн анид архинаас болгон хямаар даруулав. Цаг гарангийн дараа тэр хоёр архиндан халж ам зад гарчээ. Та Солонгост ажиллаж байгаад ирсэн үү гэж туйхныг асуухад нь Дамирын толгой сэгсрээд үгүй гэв. Нэр нөө нуугаад байгаа юм биш үстэ. Бэ тэнгэр заяатай болсоо гэмэртэй монгол хүн. Харийн нутагт хүний дор боолын ажил хийх гэж юу? Тэгвэл та яагаад дандаа золигмэн гэж хараагаад байгаа? Солонгосчууд тэгж хэлдэг үстэ. Хөө юм уу годрон минь. Золиг гэдэг үгийг тэр солонгосууд өмчлөөгүй шүү. Тэр золиг гэж юу гэдгийг чи мэдэхгүй. Энэ бол монгол үг. Шиба юма гэж гэд энэлээ. Тэр нь бас юу гэж байгаа юм? Та мэдчихэл байгаа байлгүй дээ. За зүгээр байгаарай. Бэ тэгэж гадаад монгол хольж ярьдаг нь биш. Одооны залуус боловсралтай хүн болж харагдах гэж тэгдэг байлгүй. Тэгвэл золиг гэж юу гэсэн үг юм? Золиг гэдэг бол туйхны айлгүй харцыг харсан Дамирын чам шиг хөлдөө толгой ойлгохгүй гэж доромчхон өглөөд аяны цүнхэн уудлан хишиг сүрэн зориулж авсан бэлгэн түн сарвайлаа. Хүнээс бэлэг авалгүй удсан туйхан эргэлзээд надад өгч байгаа мó гэж гайхад нь эзэн авахыг хүсээгүй юм аа. Өөр өгөх ахад хамаатан сад надад байхгүй хөө гэж гуриг тайгаар хэлв. Том улаан шүрийг сувдаар тойруулан чимсэн гоёмсог бугуйвч туйханд маш их таалагдсан тул бушуухан гар цүнхэн дэнжиглээ. Ийм өгөөмөр бэлгэний хариуд үнгүй үйлчлэгдэж бэлэн болсон бүсгүй. Танд үнэхээр ямар ч хамаатан садан байхгүй мó гэж асуухад Дамирын тамхи асаагаад угнчиг нага зах маань байгаа л да. Хөвсгөлд байдгийм. Уулзалгүй удажээ гэв. Эцэг эхийн нас барсны дараа дэрэгдэн авч өсгсөн тэр хүнийг барамсаа гэдэг. Төрсөн ах нь биш л дээ. Ээжийнх нь дүүгийн хүүхэд. Өөртөө адилхан бүтэн үншин болохоор хайр халамжаар дутаахгүй өсгсөн. Нутгаасаа явх хүртлэн тэдний дамжирч байсан юм.
Тэгвэл зориод очих хүнтэй л юм байна. Гэж туйхан гунигтай хэлээд санаа алдахт нь харин чамд байхгүй мүү? Гэж асуулаа. Байгаа гэхэд хэцүү, байхгүй ч гэхэд бэрх. Надад хэтэрхий олон ах トゥ хамаатан садан бий. Гэхдээ нэмэр болох хүн ганц ч байхгүй. Бүгд л санхүүгийн асуудалтай. Тэдэнтэй холбоотой байснаас холхон байсан дээрээ. Удмаараа ядуу байдаг нь ч ховор тохиолдол шүү. Тийм ээ, яг л харагдсан шиг. Бүхнийг хараал өрөөлтэй холбож болохгүй хөө. Эдсэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм да. Туйхан түүний хэнгэргийг хараад та бүү юу гэж асуухад нь толгой дохилоо. Би нэлээд хитэн бөөтөө унтчихсэн. Гэд айлгуутын энэгт нь дамирнгийн шүд өвдсөн юм шиг ярвайгаад "Тэд чинь бөө биш. Тэнгэрийн нэр барьсан бөөснүүд" гэж ууртайгаар хэлэв. Туйхан чи тэднээс дээрдэхгүй намайг худалдаж авч л байгаа үсттэй гэх шиг үл мэдэг жуумалзаад хариу хэлсэнгүй юм. Гэрийнхэн хойморт ханхан суусан гана гэргийнхээ гарын хоолыг амтархан эдэнгэн явсан газрын сонин хачин хүүрнэхэд ээж нь гайхан сонсоод газрын заншил ондон галуу дахианы дуу ондон гэдэг юм. Магад манахаас өөр байх л доо гэв. Дараа та хоёрыг дагуулад явнаа. Тэнтхийн их том боссоо дотн танилцсан. Гэхэд нь туул ямар гоё юм бэ гэж баярлан дуу алдав. Ээж нь тэр хол явж чадахгүй байлгүй те. Онгоцонд суух нь битгийхэл машаанд суухад толгой эргээд байдаг юм. Миний хоёр хүүхэд цаг сайхан болохоор яваад ирэхгүй юу дээ. Гэж ээж нь хэлээд "Гүй тэгээд цуг явсан хүү чинь айцан сайтай юм уу?" гэж асуулаа. Дамир ах уу? Гүдсхэн, шулуухан, жинхэнэ Монгол эр хүн дээ. Тэнд эрдэм шатлан гайхуулж од болоод ирсэн. Япончууд хамтдаа зураг даруулж гарын үсгийг аваад бүр сүйд шүү. Ашгүй. Харийн газарт хүний нэр биш нутгийнх нь нэр л үлдээдэг юм шүү дээ. Тэд дамиран гана гэж ярихгүй Монгол бөөлгийн шүү дээ. Гэж ээж нь сургамжллаа. Цаг оройтож шөнө болжээ. Туйхан эвшээлгэн "Хоёулаа ондох уу" гэхэд цагийн зөрүү сэтгэлийн зовлон туйлдсан дамиран дээлийн талиад орон дээр тэрийн хэвтлээ. Туяар хажууд нь нэг гараан дэрлэн хэвтэж төөн рүү хараад "Та их сайн хүү юм шиг санагдлаа" гэхэд дамиран таад ширтсэн хэвээр "Бэлэг өгсөн болохоор л тэгж бодож байгаа байлгүй дээ. Үнэн дээр би маш муу хөө" гэв. Яагаад та өөрийгөө тэгж бодов? Бодоогүй. Мэдж байна. Хэшиг сүрэнд хөөгдсөндөн тэр одоо хүртэл гомдсоор байлаа. Туяарах цээжин дээр нь хуруугаараа зөөлөн зурж ирмэгнүүлэнгэн хүн болгон өөрийгөө мундаг гэж итгүүлэхийг хүсдэг байхад та эсрэгээр нь байх юм? Эсвэл танд гунигтай байгаа мó? Гэж асуухт нь хариу хэлсэнгүй. Хэрвээ би сайн хүн байсан бол өдөөд хишиг сүрэнтэйгэн ингээд хэвтэж байх байсан юм гэсэн харуусал цээжинд нь хургаад байлаа. Бүтэн шөнийн хөлсийг хоёр нугалж төлсөн мөртлөн огт оролдохгүй байгаа энээр туяархан сэтгэлийг татаж баярлуулгасан гэх хүслийг нь өдөөжээ. Ийм хүсэл түүнд анхудаага төрж байгаа нь. Тэгээд цээжин зөөлөн ээлж хөхнийхэн товчийг нойтон уруулаараа үнсэж бас долооход дамир нь таатай нарахгүй нүдэн анлаа. Эрхэн чулуун шиг хатууч эмэгтэй хүний инкрилэлд ус болон хайлдаг билээ. Туяарах цээжин илбсээр доошилж цавирун гараан хийгээд азаргын илбэхэд дамир нь сулхан дуу алдаж чивчрээд төвчээрийнх нь хүлээс тас үсэрлээ. Төвний харц эзэрхэг догшин болж хувраад цэцэг шиг өсгүйг тэрэг шиг дайрч зэрлэгдүү гэмээр эзэмдэв. Дээрээс нь хийж угаад алив тоошин хар гэж захирангуй хэлээд араас нь эргэтнэн ширгуулж "Япон ирчүүд ясан голтой гэлүү Монгол ирхэн гологдоод байна юу?" гэж занаад эргэтнэн угтан тултал хамаг хүчээрээ мүлгэхэд туяарах байж чадан гиншиж "Зөөлнөлдөө хаяаралда" хэмээн
уйлгнана. Булцгар өгзөг нь цохих бүртэ цулцгнаж аазгааг нь хөдлөхөд хайртай хүн нь дотор нь төсөөлөн хишигсрэн минь, хонгор минь, чи минь ямар сайхан юм бэ гэж үглэн улам тачаадаж илүү хурдан цогсоор хишигсрэн гэж дуу алдаад дур тавилаа. Энэ үед хишигсрэнгийн нойр хулжиж элдвийг бодон орондон хөлбөрч байлаа. Би арай л түргдэж түнд ширүүлсэн биш үсттэй. Учир начрыг асууж эргэлзээгээ нэг талдан гарах ёстой байсан болов. Намайг гээд ирэхэд нь цаашаа гээд түлхдэг буруу дуу да гэсэн асуулт тархинд нь биш зүрхэнд нь эргэлдэнэ. Гэхдээ тухайн үед тэгж антгаас өөр арга байгаагүй. Өмхийн үнэртэй нийтийн жорлонд сууж байгаа юм шиг муухай мэдрэмж төрөөд төвчж чадаагүй. Хишигсрэн уртаар санаа алдан дамиран минь дээ. Чи юу хийчих вдэ гэж гомдолтойгоор зүрхэндээ шивнэлээ. Таац ширтэн толгоогоо солоовчлт хэвдээд тамиг татж буй дамирангийн хажууд эрхмөр шиг хэвтсэн туйхан шанаагаан тулж цаашид яах төлөвлөгөөтэй байна гэж асуухад нь урдаар санаа алдаад мэдгүй. Би төлөвлөгөөгөөр амьдрдаггүй гэлээ. Хөвсгөл явж ах дээрээ очвол дээргүй юу? Болох юм. Нутагтаан шочлгүй удаж дээ. Харин чи зүг явах уу? Туйхан түүнийг тоглож өнөг өгшиг харснаа тачгантал энэд алдан яасан эхнэрээ болгомоор санагдаа юу? Засарсан янхан заяаны хайна гэдэг дээ гэхэд дамир мушилзаж чамтаа сууна гэж хэлсэн. Намайг дагаж яваад уул ус байгаль дэлхийгээс эрчим авч наад бие сэтгэлээ ариусга. Магадгүй манай нутгийн бэрж болох юм билүү? Гэлээ. Тэнд тэнэж жагаад өгснөөс энд мөрөөрөө мөм унжуулаад явж исэн дээр биз? Юу сайхан дур сайхаа. Одоо унт. Хятад улс Хэбэ мужийн Жинжако хот. Би тэр бод итгэхгүй байна. Элдв янз юм хийгээд байгаа хэрнэ одоо хүртэл нааштай өөрчлөлт гарсангүй гэж Цинсяо бохимдон хэлэхэд туслах нь үе удмаараа таны гэр бүл дүүлчилж байгаа шүү дээ. Бөөгийн төв нь энэ хавьдан их алдартай юм байна лээ гэж аргадангүй учрлав. Алдартай гэдэг чинь сайн гэсэн үг биш. Элжигч алдаршиж болно. Надад илүү сайн хэрэгтэй байна. Маш яралтай. Хойд мужаар бөөнөр их болсон гэх юм. Гэхдээ ихэвчлэн өвөр Монгол. Өвөр Монгол гинэ. Тийм ээ, тэд бараг л хятад гэсэн үг шүү дээ. Ер нь Монголын бөөнөр элдв үйлэндээ маш сайн гэдэг юм байна лээ. Сураг сонсвол өгсөн хүнийг ч амьлуулдаг гэсэн шүү. Монгол байна уу, хятад байна уу хамаагүй. Тэр байтугай чөтгөр байсан ч хамаа алга. Намайг эмчилж чадах хүнийг л хурдхан олоодох. За эзэнтэн. Туслах нь бүхэн ёслоод хаалгар болгоход Цинсяо мартснаа санах мэтэм. Нөгөө Фалун Дафагийн хөөхнийг олсон уу? Гэж асуулаа. Хамаатныдаа ногдож явахт нь олсон. Удахгүй давчирна. Ашгүй дээ. Тэрний юу чадахыг харъя да. Морин цаг өнгөрчхөд байхад туйхан унсаар өглөө ирсээс нь дамиран түүнийг сэрэх гэснээр зайлвал доо. Хүний ирэхээр амин зуудаг хүнд ингэж 50 унтах боломж гардаг үйс. Жаахан унтаж амраг дээ. Хэмээн хөрхилэн бодоод таваар нь унтуулж юм. Буудлын жижүүрийг гуйж ойролцоох цааны газраас хоол бас уух зүйл авчруулад хоолж дуусах үед туйхан сэрээд хитэн цаг болж байгаа юм бэ гэж нойрмоглон асуулаа. 12. Хүүх, нэрийг гэж юу? Туйхан таатайгаар суняагаад нүдэ нухлан сэрэхгүй яасан бэ гэхэд нь дамир мушилзаад чээж өд хүртэл унтаж өхрийн дуунаар сэрээд үер болтол шээдэг аргагүй л хотын хүү юм да. Хөдөөний бэр болвол эхний өдрөө л төрхөмдөө буцах юм байна гэж яжлав. Шүнжэнгөө хартаар зүудлээд олигтой унтж чадсангүй. Үүрээр л арай гэж унтлаа
Могой зүүдлээ юу? Надаас жирэмсэлчихсэн биш үстэй. Шүнжэнгөө нэг үнэг нь төгөдөж өнөг зүүдлээ. Юу үнэг? Их сонио үнэг байсан. Зөндөө олон сүлтэй. Тэгснээ бүсгүй хүн заримдаа эмгэн шулмс болж хувираад араас шинэ гэж дуудаад хөөгд байсан. Бодит юм шиг үнэхээр амар зүүдээ. Үнэг гэхийг сонсоод Дамирангийн дооглонгой царай ховс хийж бин зарсхийлээ. Учир нь тэр ч бас үнэгийн шулмыг зүүдэлжээ. Хоёр хүн нэг ижил зүүдэлнэ гэдэг яавчиг зүгээр биш. Японд өөрлөнд дарсан үнэгийн шулмын сүдэр энд хүртэл дагаад ирлээ гэж юу? Хот хоорондын том аврын автобусны ихэнх суудлыг ангааран аялд явж байгаа хичээл насныхан эзлээд хонь 4 хүний суудал илүү гарсны нэгэнд Дамиран суужээ. 30 жилийн өмнө дунд сургуулиан төгссөн нэг ангийн хүүхдүүд автобус даргоноос хөдөнгөж хөдөлмөгц аяны дөрөөгөн чангалж товчоогоор гараагүй байхад бүгд халамжсаад дуухуур нарга наадан болцоолоо. Тэдний чимээ шуугаан өрсөд нь зугаатай байсан байх. Харин гуниг тавтсан Дамиранд төвөгтэй байв. Төвний хажууд суусан 50 орчим насны туранхайр байнга л машиныхаа тухай ярина. Яриагаар нь бол бараг л бүх машин төвний пробокстой адилхан. Жип бол пробоксыг бодвол ялимгүй өндөр, жижиг суудлын машин бол багаж нь өөр болохоос яг л төвний машин юм байх уу? Ер нь төвний хувьд машинуудын үнэлэмж пробоксоор нь хэмжигдэнэ. Минийхийг бодвол арай том, минийхээс бага, бараг л минийхтэй адилхан гэх мэт. Машиндан жаахан засвар экэж хатад ирсэн юм. Гэтэл хадамаа өнгөрчгöd яаралтай боцголчихлоо. Уг нь хүлээж байгаа засуулчгаад пробокстойгоо явсан бол аль хэдийн нутагтаа хүрчихсэн байхгүй юу? Энэ автобус миний пробоксоос хамаагүй удаа юм. Гэхэд түүний ярианаас Дамиран залхаад хажуу тийшээ өрөөлдөн суулаа. Хажуу игнэнийхэн суудалд 60 орчим насны хос тухалжээ. Хос биш байж магадгүй. Учир нь тэр хоёр дэндүү өөр юм. Эмэгтэй сэхэтэн гэмээр цэмцгэр Toyota царайтай бол харин эрэгтэй нь газар дороос ухаад гаргаад ирсэн юм шиг бараан царайтай агаад өмссөн шинэ хослолдон дасахгүй үргэлж засаж нэг л тухгүй явж байгаа харагдана. Хэдийгээр товчин задгаалсан ч гэсэн хоолойг нь бариад байгаа аятай байнга цамсныхаа захыг оролдоход эмэгтэй нь жаахан хүүхдийн зэмлэж байгаа юм шиг зүгээр яваач гэж аяархан загнана. Костюм шал дэмий өмсөж байгаа юм. Би ямар сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч биш гэж эрэгтэй нь бохимдоход үгүй чи чинь төрсөн нутагтан очих гэж байгаа бидээ. Амтэн ахтуудын аятайгаа харагдъя гэж боддог юм уу? Гэж нөгөөх нь учрлана.